За алдарт дуучин Harry Styles-ийн шивээснүүдийн талаар мэдж авцгаая. За түүнийг яагаад сонгосон бэ гэхээр шивээс хөгжсөн үеийн хүн гэж хэлж бараг болох байх. За насаар нь бодоод үзэхэд. За өөрийнх нь хийдэгдэг шивээснүүдийн төрөл old school гэж явдаг. За хамгийн сүүлд нь ингээд шивээснүүдийн хийцлийн талаар ярина. За яг хөө тэрний өмнө ингээд яагаад ийм шивээснүүдийг хийлгэсэн түүхүүдийн талаар нь мэдж авъя. За One Direction хамтлагаас гараад яг ганц биеэр уран бүтээл хийж эхлэхдээ тэрэн дээр хэрвээ хийлгэсэн юм байна. За энэ мэдээж өөрчлөлт дахин төрөлтийн утгатай байдаг. Өөрийнхөө замлыг илэрхийлээд хар хөнгийн од шүүлсэн байдаг. Энэ түүний амжилтыг харуулдаг. За Джеймс Кордны шоунд оролцоод бас хөгжилтэй тоглоом тоглоод Татугсаа хайрцгийг сонгосон болохоор энэ Late гээд Words шүүлсийг бас хийлгэжсэн юм хөгжилтэй дурсамжтай юм байна. За хөл болон гар дээрээ аав ээжихэд төрсэн он сарыг гар дээрээ бас эгчийнхээ нэрийг хийлгэсэн байдаг юм байна. За гэр бүлийн шивээс бол угаасаа иймэрхүү old school төрлийн шивээстэй хүмүүс төр заавал шингээж өгсөн байгаа бах гэж бодож байна. За яг энэ зурган дээр гарч байгаа Things I Can гэж шивээсэн. Ийм бүрэгдийн шивээс болгож бас даруулсан байна. За шивээснүүдийн тайлбар явуулж өргөхт бол юм байна. За тэгээ маш олон фейл шивээсүүд бас байна. Энэ гитар байна тий. За энд нэг лосын даг нь ингээд одоо яаж чийцэн энэ зүрх мөрхийг бол хизээж ингэж хийж болохгүй шүү дээ. За тэгээд яг хөө шивээсэнд ямар ач холбогдол өгдөг хүн бэ гэдэг нь тэр хүн ямар ч хүн байж болно. За тэгээд та муухай шивээстэй бол санаа зовох хэрэггүй. Дэлхийд алдартай хүмүүс ч гэсэн ийм онцгой шивээстэй байж болж байна. За тэгээд баярлалаа.